Шоо юм би сая төлбөө төлөх гээд очсон чинь эмнэлгийн системд манай дансанд 10,000 йен орсон байна. Энэ юу болсныг чи мэдэх үү? Ахаа. Та нар сайн байна уу ноён Жио? Намайг Жао Вэн гэдэг. Би хотын даргын нарийн бичиг. Хүнтэй ярилцах зүйл байна. Хотын дарга бол Жиан Ли, хотын хамгийн өглөө бүхий хүн. Харин түүний нарийн бичиг заримдаа хотын дарган өөрийг нь төлөөлж чаддаг. Түүн шиг хүн яагаад энд өвчтний өрөө ярилцахад тохиромжгүй байх өөр газар очие. Чи Жоо хатагтай сахиж үл. Би Жоо ноёнтой түр гараад ирье. За. Миний ээлж мэдээ сонссон 2-р академид нууц ангины илэрч бөө хин бэ? Түүнийг Жоо И гэдэг байхаа. Энэ тэдний сургуулиас задарсан зураг нь. Тэр их царайлаг юм аа. Жоо ноёнтой та ариун сахиусан тэнгэрийн ээс төвчний чадвар Эвелийг хүлээн авч ариун хүлэг баатрын ангийг сэрээсэнд баяр хүргэе. Зүгээр лазерлаа. Энгийн анги сэрэх ёслол дээр ээс төвчний чадвар хүлээн авах нь зөвхөн аз байснаас бүтдэг зүйл биш. Хотын дарга таныг сонирхож байгаа. Тэрч байтугай хэвлэлийнх нь таныг үүмэрлэхгүй байхыг тусгаарлан хэлсэн. Тэр таныг шалгалтанд бэлдүүлэхээр бясалгалын нөөц хүртэл бэлдсэн. Нөөцүүд хотын банкны сейфэнд байгаа. Энэ бол тэр сейфний зорийн ганц түлхүүр. Өөр хүсэл байвал хэлээрэй. Хотын дарга намайг хүчирхэг нийгэм болно гэдэгт итгэж байна. Итгэж надад хөрөнгө оруулахад алдах зүйлгүй гэж үзсэн бол та. Гэхдээ үнгүй өдийн хоол гэж байдаггүй. Хотын дарга намайг хэзээ нэгэн цагт ачийг нь хариулна гэж найдаж байгаа нь лавтай. Өнөөдөр сүүлийн мэргэжлийн эмч нарын баг Жоо Юн авахад 24 цагийн турш үйлчлэх болно. Үүнээс гадна хотын дарга Жоо Юн авахыг эдгэхээр 34-р төвчний 2-р төвч зэргийн Санавартан Жилэн Ли хотод эрүүлэн холбогдсон. Тэр намайг гартаа оруулчихлаа. Талархаж байна. Танд бол энэ бол ердийн зүйл. Тэгэхээр ахаа та оргилд гарах нь би таныг баардаад явъя да. Деми Михай бол чи эдгэхдээ л анхаар. Ангийн болон өөрийн гэсэн онцгой ур чадвартай ахаа. Таних юу вэ? Миний анги сасандра ариун хүлэг баатрын 3 онцгой ур чадвар бол довтлооны цагаан илт, удаан эдгээлт, дэмжлэгт зориулсан зэвсгийн адислал юм. Удаан эдгээлт амины оноог нөхдөг. Би дүү дээрээ турш үзье. Удаан эдгээлт маш таатай байна. Яг л халуун рашаанд орж бүтэн биеийн массаж хийлгэж байгаа юм шиг. Жоо юу би чинь дээрдэж байна уу? Өвдгөө болчихлоо. Гар минь хүртэл дулаахан болж байна. Ахаа та үнэхээр мундаг юм аа. Хүч чадлаас гадна ариун хүлэг баатан дэмжигч ангилалд тооцогддог учраас би Жоо Юуны өвчнийг бодолцсон энэ ангиллыг сонгосон юм. Энэ Жоо Юуныг эдгэж чадахгүй ч ядаж түүний өвдөлтийг намдаж чадна. Дараагийн өчигдөр хэдэн 10 их сургуулийн чамайг эсвүүлэхээр над руу заргасан утас маань бараг л дэлбэрэх шахлаа. Тэдэнд уншилдаг 10 их сургуулийн 4 багш хүртэл байсан шүү. Чадлаараа хичээгээд аль болох их нөөц боломжийг өөртөө бий болгоорой. Эдгээр багш нар бүгд 35-р төвчнөөс дээш 2 дахь сэрээлтийн анги эзэмшигдэж хэрвээ чи тэдэнд эсэж чадвал ирээдүйд хамгийн сайн бэлтгэлийг нь авах болно. Ямар их сургуулиуд юм бэ захирлаа. Руу Ян их сургууль, Чуан Нан их сургууль,
Анжин их сургууль, Ханчэн их сургууль. Шилдэг 3 их сургууль тэдэн дунд байхгүй гэж үү? Шилдэг 3 их сургууль үргэлж шалгалтын дүнгээр эсэлтээ авдаг. Тэд авьяас ангийг нь хэзээ ч харддаггүй, мөн тусгай эсэлт гэж байдаггүй юм. Хөгшин Жа-Чуан дүүрэг Жианли хотоос 4000 км зайтай шүү дээ. Та энд ирэхдээ сөнөөгч онгоц ашигласан юм уу? Сөнөөгч онгоцоо би хэд холын зайд телепортын хүрээг ашигласан. Хэд холын зайд телепортыг ашиглах бүр 30 дугаар төвчний шидэт цөм зарцуулдаг. Та үүнийг үнэхээр бэлэн байсан гэж үү? Суунд ухааны төлөө урьд чадах зүйл гэж надад байхгүй. Чуаньян-ийн их сургууль Жо Уйг авах болно. Ур чадвараар л ярилцъя. Эрхэм эрсүүлэгч багш нараа, Жо юун ирлээ. Энэ бол Рон-Ян их сургуулийн ноён Жо Тян Пу. Чон-Ян их сургуулийн Ли Бин. Ханчэн их сургуулийн Жу Ён. Анжи их сургуулийн ноён Юн Ян. Та бүхэндээ уулзсандаа таатай байна. Нууц ангилалтай гээд бардамдаггүй даруй төлөв сайн хүүхэд байна. Дажгүй шүү. Шууд гол ярианд оръё. Би Рун-Ян их сургуулийн саналыг тайлбарлая. Манай их сургуульд орвол 2 сая юан. Дээрээс нь 3 ширхэг ариун хөлөг баатрын ангийн онцгой ур чадварын ном өгье. Энгийн нэг айлын сарын орлого 6000 юан байдаг бол Рон их сургуулийн шууд 2 сая юан санд болгож байна. Дээрээс нь жирийн хүмүүсийн гарч хүрч боломжгүй ариун хөлөг баатрын ангийн онцгой ур чадварын номнууд хотын дарга хүртэл надад тийм төвчний нууц өгч байгаагүй. Ердөө л энэ үү? Рон-Ян их сургууль урдих шиг л харамч хэвээрэл ах шүү. Жо Үй ноёнтоо Чуан-Ян их сургууль эсэлтэн чинь 3 сая юан санал болгож байна. Жилд 3 ширхэг ариун баатрын ур чадварын ном, дээр нь 56 дугаар төвчний 3 дахь шатны сэргэсэн баатар хичээл. За. 56 дугаар төвшин шүү. Энэ бол дэлхийг бараг л оргилд түүний шавь болбол зүүрлэшгүй ашиг тустай. Та нар хангалттай чин сэтгэлтэй хандахгүй байна. Ханчэн их сургууль эсэлтийн их хэмжээний сангүй ердөө 2 сая л бий. Гэхдээ манай сургуульд эсвэл би чамд шууд бие зэрэглэлийн бясалгалын нууц өгье. Бие зэрэглэлийн бясалгалын нууцоо зөвшөөр. Бие зэрэглэлийн бясалгалын нууц мөнгөөр үнэлшгүй тийм их эрдэнэсээр гахайгч хамгийн хүчирхэг мангас болгож сургах боломжтой. Жо чи хэнийг сонгох вэ? Уучлаарай, гэхдээ би тусгай эсэлтээс толголцохоор шийдлээ. Жо тайвшир, яагаад? Би шилдэг 3 их сургуульд орохыг хүсэж байна. Шилдэг 10 их сургуулиас эхний 3-т Сукам, Чижин, Моду их сургуулиуд ордог. Тэдний улсын шилдэг 3 их сургууль гэдэг нь. Сукам их сургууль. Тэд жил бүр ердөө 1000 оюутныг эсвүүлдэг бөгөөд зөвхөн хүнээр хязгаарддаггүй ээл, авраг биетэн болон бусад төрөл зүйлээс зүүлж эсэх боломжтой. Чинжин их сургууль. Моду их сургууль. Бусад төрөл зүйлүүд төрлөختний хүнээс хүчтэй. Дээрс нь манай улсын тоо томшгүй олон шидүүдийг бодоход шилдэг 3 их сургууль ойхон тэнгэрт гарахтай адил хэцүү. Хаахаа. Би чамайг сэргэлэн хүүхэд гэж бодсон чинь зүгээр л юу ч мэдэхгүй гинэ амтан байж. Би чиний хувийн мэдээллийг уншсан чи эхний 18 жилдээ хэтэрхий ихийг алдсан болохоор түүнийг нөхөн нөөцгүй. Чи сул дараа үзвэл чин доогуур ямар ч хүчирхэг аваар өчигдрийн бий байсан бол шууд сөхрөг байлаа. Чиний одоогийн хүч чадлаар шилдэг 3 их сургуульд орох хэцүү. Төдийгүй орлоо ч гэсэн сүүл мошгоор
төлөвлөсөн бэлтгэл хийхгүй бол насан туршдаа л ийм байх болно. Энэ чинь юу гэсэн үг вэ? Ноён Жо, та миний газарт миний шавийг дээрлэх гээ юу? Тэр Жо Тян түүгийн аавраг 3 амьсгалаас илүү тэсвэрлэж чадж байна. Энэ хүүхэд үнэхээр онцгой юм. Шав сонгон шалгаруулах зөвхөн боломжийг нь биш, хандлагыг нь ч бас хардаг юм. Ийм хандлагатай бол сонгогдлоо ч гэсэн юунд ч хүрэхгүй. Би түрүүлээд явлаа дараа уулзъя захирлъё. Жо ийм их хүсэл тэмүүлэлтэй юм бол би ч гэсэн удаан саадахгүй. Хүлээгээр энэ залуу дахиад нэг боломж олгооч. Чи бэлтгэлтэй байсан ч ноён Жагийн үгс үнэн хэвээр байлаа. Манай улсад тоонд оншгүй олон шилдэгүүд байна. Дээрээс нь бусад үндэстэн хүн төрөлхтнөөс төрөлхийн хүчтэй шилдэг 3 их сургуульд орох нь тэнгэр рүү авирахтай адил хэцүү. Би шалгалтын дүнгээр хүч чадлаа батлан харуулна. Шалгалт хүртэл ганц сарын хугацаа байна. Би системийн тусламжтайгаар хүч чадлаа аимшигтай түвшинд хүргэж нэмэгдүүлж чадна. Би тэр 3 их сургуулийг заавал орно. Ийм хүчрхэг шийдэмүүдийг хараагүй удаж яг л Фронтын тэргүүн гинэнд тулдаж байсан үедээ буцаж очсон мэт санагдлаа. Би 50 газар дэндүү удаан байснаас болоод сэтгэлмийн хүртэл тогтвортой болж одоо цус халуун залуу хүнийгч ойлгохоо болжтэй. Маш сайн байна. Би өөрдөө мөнгөнд тэсэн ядам хүлээж бай. Дараа уулзъя ноён Жо. 1 сарын дараа. Энэ удаагийн шалгагч чөтгөр яан би ч дууслаа да. 2 жилийн өмнөх асуултуудыг тэр зохиосон юм. Тэр жил манай дүүргийн дундаж оноо хамгийн доод амжилтанд хүрсэн шүү дээ. Сонссон уу? Жо үед тусгай эсэлтээс татгалзах шилдэг 3 их сургуульд орохыг зорьж байгааг нь. Худлаа байлгүй дээ. Дэндүү ихэрхүү юм. Дүүргийн шилдэг сурагч хүртэл шилдэг 3 их сургуульд орно гэж хэл зүрхэлдэггүй байхад тэр яаж чадах юм бэ? Нэг нууц ангилалтай гээд өөрийгөө их юм ботсноос болж бүх зүйлээ алдах нь дээ. Сая эсэлтийн тэтгэлэг байхад би байсан бол шууд л зөвшөөрөх байсан да. Үнэхээр харамсалтай юм. Хардаа Жо ирчгэж Жо урдыгаас өөр болчихсон юм шиг санагдаж байна. Тэр нэг тийм хүчрхэг